Солонгос хэлний хичээл 1-3 хангил уншиж сурах. Та бүхэн 1-1 болон 1-2 хичээлээ маш сайн анхааралтай үзэж дууссаны дараагаар энэхүү 1-3 хичээлээ үзээрэй. Энэ хичээлийн маань зорилго бол үсгээ чийжлэнгээ үгээ уншиж сурах. Үсгээ чийжлээд үе бүтээгээ сурчихсан түүний дараагаар үгээ уншиж сурахад энэхүү хичээлийн маань зорилго оршиж байгаа. Анхан шатны түгээмэл хэрэглэгддэг үгнүүдийг оруулж өгсөн бөгөөд админ нь зөвхөн солонгосоор 2 удаа уншаад утгыг нь 1 удаа хэлээд явна. Тэгэхээр солонгосоор уншиж байх үед хамтдаа уншаад бичлэгээ ахин дахин үзээд үсгээ чийжлэнгээ үгээ уншаад яваарай. Тэгэхээр 1-3 хичээлээ дууссаны дараагаар 2 дугаар хичээлээс эхлээд бүгдээрээ дүрмээ үзээд ахиад шинэ үгнүүдээ үзээд явах учраас 1-1, 1-2, 1-3-аа маш сайн үзэж дуусчихад 2 дугаар хичээл рүүгээ ороорой гэж хэлмээр байна. За тэгээ хамтдаа үгнүүдээ уншаад явцгаая. Үгээ уншиж байх явцдаа зарим тохиолдолд үгийн ихэнд орохдоо г үсэг маань х болдог. За д үсэг байхад т болдог гэх мэтчлэн сануулгах шаардлагатай зүйлсүүдийг ахин сануулад явъя. Каагу тавилга. Дагаад уншаад байгаарай. Хаге дэлгүүр. Касу дуучин. Кори зам гудамж. Эдгээр дөрвөн үгийг харвал г-гээр эхлээд бүгдийг нь к-гээр дуудаж байгаа гэдгийг маш сайн анхааралтай хараарай. Жишээ нь касу буюу дуучин гэдэг үг байна. Солонгосоор бид нар уншихдаа хүнд хэлэхдээ гасу гэж хэлэх юм бол энэ дуучин гэсэн үг биш болчихно. Яагаад гэхээр дуучин гэдэг үгийг солонгосоор касу гэж дууддаг, хэлдэг. Мэдээж бичихтэй бол г-гээр нь бичих нь зөв. Тэгэхээр солонгос хэлэнд гасу гэж дууддаг үг байхгүй байна. Касу гэж дуудаж уншиж хэлж байж энэ үг маань дуучин гэдэг утгаар орох нэ. Дараагийнх нь наи нас. Нүрэ дуу. Нүгү хэн. Пүмү эцэг эх. Наи буюу нас гэсэн үгийн хувьд эдгээр үгнүүд маань бүгдээрээ 2 үетэй үг байгаа. Тэгвэл 2 дахь үе нь ихшгээр эхэлсэн. Буюу бөөрөнхий ардаа и үсэгтэй байгаа. Тийм учраас бүгдээрээ наи гэж унших нь зөв байна. Дараа нь дуу гэдэг үгийг харъя. Үгийн дунд ир үсэг орсон байна. Ир ил. За тэгвэл хоёр талдаа ихшигтэй байвал бүгдээрээ ирээр уншина. Энэ үгийг бол хизээч илээр уншихгүй гэсэн үг. Хоёр талдаа л ихшиг байгаа болохоор учраас ямар ч үед ирээр унших нь. Нүгү хэн. Пүмү эцэг эх. Энэ үгнүүд маань бол ү үсэгтэй, эцэг эх гэсэн үг маань у үсэгтэй байгаа. Тэгэхээр админийх нь бас нэг анхааруулах шаардлагатай зүйл юу вэ гэхээр солонгос хэлэнд ү үсэг хоёрыг маш сайн ялгаж хэлж сурах хэрэгтэй анханасаа. Яагаад гэхээр анхандаа ү үсэг хоёр маань ер нь бол маш нэлээд төстэй сонсогддог. Тийм учраас хэлэхдээ ч гэсэн бид нар хамгийн анх сурахдаа админ ч гэсэн магадгүй тэгжсэн бах те. Ү үсэг хоёрыг ерөөсөө ялгаж салгаж анханасаа хэлж сураагүй улмаас бас маш олон үгнүүдийг ингэж буруу хэлжсэн тохиолдлууд ер нь бол ажиглагдчихсэн. Админ надад ч гэсэн те. Тэгэхээр энэ дээр жохон point аваад анхаарчхад болно гэсэн үг. Хин гэдэг үгийн хувьд нүгү ү үсэгтэй шүү гэд
Хоёр үе маань хоёулаа үү үсэгтэй учраас те нүгүү. Эцэг их гэдэг үгийн хувьд үү үсэг, уу үсэг хоёр хоёулаа орчихсон байгаа учраас эхний үе нь пүү, дараачийн үе нь мүү. Пүүмүү. Нийлүүлж хэлэхдээ маш сайн анхааралтай хэлж байгаарай л гэдгийг сануулж байна. За цаашаа явцгаая. Тари. Хөл, гүүр гэсэн хоёр утгатай үг байна. Үгийн дунд ир үсэг орсон байгаа учраас бүгдээрээ тари гэж уншлаа. Дараа нь тарими. Индүү. Дейт. Болзоо. Драма. Олон ангит кино. Энэ дээр болзоо болон олон ангит кино гэсэн хоёр үгийг харах юм бол буюу бид нар 61 и гэж үзсэн үсэг байгаа. Энэ үсгийг уншихдаа бүгдээрээ заавал и гэд олон янз болгоод авах шаардлагагүйгээр ерөнхийдөө болзоо гэдэг үгэн дээр байхад бол хамгийн сүүлд нь орсон байна те. Үгийн төгсгөлд орсон байгаа учраас бүгдээрээ Т үсгийн ардаас зөөлний тэмдэг байна гэж бодоод ихэн үедээ уншихад болно. Яваандаа тэ үгнүүдээ уншаад үсгнүүдээ нэлээд сайн чийжлээд сураад эхлэхээр өөрийнхөө унших бас аргыг олчихно. Тэгэхээр эхний ээлжинд эн чинь юу вэ гэж санаа зовоод ч юм уу эсвэл одоо би буруу уншаад байна гэж бодох шаардлагагүйгээр бүгдээрээ үсэг байгаа юм бол зөөлний тэмдэг гэж бодоод ерөнхийдөө уртлынхын тэр гийгүүлэгчийг те зөөлрүүлээд уншихад л болно. Дараагийнх нь радио. 러시아. Орос. 요리. хоол. 요리사. тоогооч. 어머니. ээж. Хамгийн дээр байгаа радио болон орос гэсэн үгнүүдийг харах юм бол үгнүүдтэйгээ төсөө дуудагдаж байгаа гэсэн. Радио гэд ер нь бол радио бол оросоос гаралтай үг те. За гэвч яг солонгосоор бид нар хэлэхдээ үү үсэгтэй гэдгийг хэлэх нь. За тэгэхгүй иймэрхүү ерөнхийдөө үгнүүдэд те монголоор ч юм уу эсвэл яг өөрсдийнхөө мэддэг хэлбэрээр бас ингэж хэлэх гээд байдаг. Солонгосоор радио гэдэг үгийг радио гэж хэлдэг шүү гэж байхад л радио гэж бараг монголоор ч юм уу те ярих гадах бас тохиолдлууд маш их байдаг. За цааш явъя. 아버지. 아ав. 머리. толгой. 모자. малгай. 마트. дэлгүүр. 머리 буюу толгой гэдэг үг байна. Яг үндсэн утга нь толгой гэсэн үг боловч 머리 гэх юм бол толгойн үсийг бас хэлдэг гэсэн үг. Тэ? 머리 чинь урт байна. 머리 чинь богино байна. Гэх маягаар ярих юм бол бид нар ойлгохдоо толгой чинь урт богино гэж ойлгож болохгүй. Үс урт үс богино тэ иймэрхүү байдлаар ойлгоход болно. За мат буюу дэлгүүр. Улаанбаатарт байгаа И-март байгаа тий. И-март гэж манайхан ярьдаг. За тэгвэл солонгосоороо И-мат байх нь байна. И-мат. За дараачих нь 파지. өмд. 바다. далай. 바나나.
바나나 гадил 피 бороо пэ лир гэдэс зав гэсэн 3 утгатай үг байгаа. Яг одоо харагдаж байгаа үгнүүд маань бас л б-гээр эхэлсэн мөртлөө бүгдээрээ п-гээр эхлүүлээд дуудлаа. Тэгэхээр энэ үгнүүдийг ч гэсэн б-гээр хэдүүлээ уншиж болохгүй. ай хүүхэд ууй өргөст хэмэх үүри манай бид уури галуу манай бид гэсэн үг болон галуу гэсэн үгийг харах юм бол үү үсэг уу үсгээрээ ялгаатай байна. Тэгэхээр үүри буюу үү үсгээр хэлж ийж бүгдээрээ манай гэсэн үг юм байна. Бид гэсэн үг юм байна гэж ойлгох нь. За цааш явъя. Кан гол мөрөн кан илэг пан өрөө пан хагас энэ дээр бөөрнөхийн энэ буюу хэлний угийн энэ хэлний үзүүрийн энэ хоёрыг л маш сайн ялгаж хэлэх шаардлагатай байх нь. Хэрвээ зүгээр л энэ үсгээрнтэй ялгахгүйгээр хэлчих юм бол энэ хоёр үгний маань бас алийг нь хэлээд байгаа нь тодорхойгүй болч магадгүй шүү. Нүн нүд мид доор гууд цэцэг мөн хаалга. Одоо бүгдээрээ дэвсгэр үсгнүүдийг бас нэлээд сайн харж агаад яг ямар дуудлагаар ямар үсгийг яг ямар дуудлагаар орж байгааг сайн хараарай. Жишээ нь саяны яг энэ харагдаж байгаа 4 үгийг яг яаж уншсан бэ? За дээрэс нэг явчих. Нүн нүд мид доор гууд цэцэг мөн хаалга. Тэгэхээр бичлэгээ бас дахин үзээд үгнүүдээ уншингаа үсгээ маш сайн нүдлэхийг хүсэж байна. Ойгул нүүр царай панжи бөгж сан уул пёнгвон имлэг мул ус чек ном гунчек дэвтэр ноутбук зөөврийн компьютер. Зарим тохиолдолд зөөврийн компьютер буюу ноутбук гэдэг үгийг зүгээр цаасан дэвтэр яг энэ дээр нь байгаа гунчек гэдэг үгээр орлуулах тохиолдолч байдаг. Яагаад тэгэхээр англиар дэвтэр гэдэг үг маань өөрөө ноутбук байдаг. Тэгэхээр яг энэ англи ноутбук гэдэг үгийг бас солонгост зүгээр дэвтэр гэдгээр нь бас зарим тохиолдолд ашигладаг шүү. Англиар бол зөөврийн компьютерийг одоо лаптоп гэдэг тий. Тэгэхээр жишээ нь гадаад хүмүүст бол ингээ ноутбук гэх юм бол зөөврийн компьютер гэж ойлгох үе бас айгу цөөхөн байдаг санагдаад байна. Мэдээж солонгос хүмүүс бол
Ноутбук гэвэл зөөрийн компьютер. За зарим тохиолдолд бол бас зүгээр дэвтэр гэж ойлгох ч магадлалтай шүү. За цаашаа явъя. 충전기, 충전기, цэнэглэгч. 핸드폰, 핸드폰, гар утас. 장갑, 장갑, бэлий. 종이, 종이, цаас. гар утас гэдэг үгийг 핸드폰, 휴대폰, 휴대전화 гэх зэргээр бас хэлдэг байгаа. Хамгийн гол анхаарах үг маань болохоор цаас гэдэг үг байна. За энэ үг маань болохоор эхний үе нь жун гэд хэлний угийн инээр төгссөн байгаа. Тэгээд дараачийн үе нь болохоор и үсэг буюу ихшгээр эхэлсэн байгаа. Иймэрхүү байдалтай иймэрхүү үгнүүдийг хэлэхэд анхаарах зүйл нь бол жун и гэд шууд хэлэхээсээ илүүтэйгээр жун гэд хэлний угийн ин байгаа. За тэгвэл пауз авч агаад дараачийнхаа ихшгийг хэлнэ. Ингэж хэлж ийж үг маань арай тод гарч ирдэг гэсэн. жун и, жун и, жун гэд за пауз авлаа. жун и. Үйл үг орж ирж байна. 가다, 가다, явах. 오다, 오다, ирэх. 먹다, 먹다, идэх. 읽다, 읽다, унших. Үйл өгнүүдийг харах юм бол монгол хэлэнд үйл өгнүүд ихэнхдээ хээгэр төгсдөг. Тэгвэл солонгос хэлэнд даагаар төгсдөг. Тэгэхээр солонгос хэлний үйл үгэнд яваад байгаа үйл үгийг төгсгөөд байгаа энэ даа маань монгол хэлний хээ юм байна л гэсэн үг. Тэгэхээр жишээ нь бид нар явах гэдэг үгэн дээр нөхцөл залгахдаа залгаад явдаг явна болгох үед дандаа хээг нь гээдэг. Яг энэ дүрмтэй адилхан солонгос хэлний када буюу явах гэдэг үгэн дээр ямар нэгэн нөхцөл залгахад даан гээгднэ гэ. Үйл өгнүүд гарч ирж байна. када, када, явах. 오다, 오다, ирэх. 먹다, 먹다, идэх. 읽다, 읽다, унших. Унших гэдэг үгэн дээр дэвсгэр үсэгт нь ил, гэ хоёр байгаа. Энэ тохиолдолд гэгээр уншиж байна. 읽다. Монгол хэлний үйл өгнүүд ихэнхдээ үндсэн хэлбэр нь хээгэр төгсдөг. Явах, ирэх, идэх, унших гэд хээгэр төгсдөг. Тэгвэл бид нар монгол хэлэнд жишээ нь явах гэдэг үгэн дээр явдаг, явна гэд нөхцлүүдийг аваад энэ үед хэн бүгдээрээ гээгддэг байгаа. Солонгос хэлэн ч гэсэн адилхан. Солонгос хэлний үйл өгнүүд маань үйл үг болон тэмдэг нэрүүд маань даагаар төгсөж байгаа. Тэгвэл ерөөсөө энэ даа маань монгол хэлний хээтэй дүүцүүлж бид нар ойлгосон дээр. За тэгээд даа маань бас л бүх үед гээгдэх нэ гэдгийг маш сайн анхааралтай бас сонсож байгаад дараачийн дүрмүүд дээр бүгдээрээ санаж гаргаж ирнэ шүү. Дүрмтэй хичээлүүд дээрээ. 쓰다, 쓰다, бичих. 듣다, 듣다, сонсох. 걷다, 걷다, алхах. 놀다, 놀다, тоглох. тэмдэг нэр 예쁘다,
예쁘다, хөөрхөн, 바쁘다, 바쁘다, завгүй, 쉽다, 쉽다, амархан, 어렵다, 어렵다, хэцүү, 덥다, 덥다, халуун, 춥다, 춥다, хүйтэн, 비싸다, 비싸다, үнэтэй, 싸다, 싸다, хямд. Гэх мэтчлэн үйл үг болон тэмдэг нэрүүд маань бүгдээрээ даагаар төгсөж байгаа. Энэ маань үйл үгийн үндсэн хэлбэр. Ингээд 1-3 хичээл маань дуусч байна. хамгийн сүүлд нь 4 өгүүлбэрийг бэлдсэн байгаа. 저는 몽골 사람입니다. 저는 몽골 사람입니다. Би монгол хүн. дараачих нь 저는 토야입니다. 저는 토야입니다. 토야 гэдэг нэрийн оронд өөрийнхөө нэрийг орлуулад хэлээд үзээрэй. 이것은 창갑입니다. 이것은 창갑입니다. 이것은 창갑입니다. 다라치 өгүүлбэр 오늘이 화요일입니다. 오늘이 화요일입니다. 자, дараагийн хичээл дээрээ уулзцгаая. дараагийн өгүүлбэр 이것은 창갑입니다. 이것은 창갑입니다. 이것은 창갑입니다. дараагийн өгүүлбэр 오늘이 화요일입니다. 오늘이 화요일입니다. 오늘이 화요일입니다.